Байна уу? Байна. Миний яриа хэр сонсогдож байна? Зүгээр сонсогдож байна. За. Утсан дээрээс юуны зураг янзлах гээд байгаа тийм ээ? Тий. Юу аппликейшн татдаг Play Store руу ордоо. Play Store руу гараа. Тий. За ороо. За, нана image size гэж бичтэй хайх хэсэг дээр нь. Image size. Юм уу? хэсэг. хэсэг. Image size. G. Тий. Тэгээ заа аваад size гэ. Size. Тэр доор харагдаж байна да хоёрт нь. За одоо. За наадхаас болгочих. За. Юу утсан дээр нэг мэдээний зургууд нь байгаа тий. Мэдээний зургуудаа. Тэр янзлах гээд байгаа зургууд нь байгаа юу утсан дээр нь? Байгаа. Тий. За тэгвэл наадхаас болгочихж байгаа тэдэрлэг орё. Ашгүй. За одоо open гэдээ ордоо. Open. Одоо тэр саний аппликейшн руу орчих. За allow-д орчих. За зургнууд гараад ирлээ. Нэг бодлоо. Эхлээ хэмжээгээ тохируулъя. За одоо наад 1080 гэсэн байгааз наадхаа одоо тэр 800 420 болгох юм. За. За одоо яах вэ? Эхний наадхаа 800, өргөн нь 800. Өндөр нь одоо тэр наадхаа 420. Чинь яриад байгаа юм бэ? 420 юм уу? Тий 420. За одоо тэр дээдлийн менюнуудын хамгийн ихэнд нь нэг зургийн зураг байгааз. Дээдлийн нэг 5 меню байна штэ. Хамгийн ихэнд байгаа нэг зургийн айкон байгааз. Тий бай. Наад дээр чинь зураг оруулаа. Одоо жишээлбэл аль зургийг янзлах юм тэрийг сонготоо. За одоо энийг сонгоё. Ингээд болчих юм уу? Тий, одоо наад чи ингээд хэрвээ том зураг байгаа бол дээш нь доош нь гүйлгээ үзтээ. Босоо зураг байсан бол тий, одоо тэгээ яг аль хэсгийг харагдуулах гэдэг байгаа яг тэрийгээ өөрөө тохируулж тавиал. Тэгээ хаанаа дарах юм? Тий, одоо яг ингээ болцсон гэж байгаа бол тэр доотлын 3 менюний тэр нэг доошоо татаад авах юу гоц даунлоадын зураг. Үнэн. Дарцсан уу? Биш. Наач принтер байна. Нөгөөх нь хамгийн ихнийх нь. Тэ наач. За одоо галерей руу ордоо. Эргээд галерей руу. Засмагаад гүч. За. Одоо наач ингээ болчихж байгаа юм. За. За гоё. Надад ч бас текст бас бичиж болдог юм байлаа. За одоо наатаа үзэл хачи. Саяхан нэг. За ахаад нэг зураг янзлаад үзэхгүй юу? За. Тэгээ одоо яг шууд хэмжээдэд нь шууд орж ирээд байгаа үстэй. Тэгэл яг аль хэсгийг нь харагдуулахын тэрийг одоо наад нь жишээлбэл томруулж жижигрүүл болно. Жижигрүүлэхээр ол юу яагаад байх вэ? Одоо жижигрүүлэхгүй ерөөсөө яг энэ хэмжээнд л тавья. Тий. Өөрч нэг мөөгний нэг юу байгаа зураг нөгөө эсвэл зурган дээрээ тавьсан чи арай жоох харагдаад байгаа. Энүүгээрээ томруулж бичлэх юм бай тий. Мэдгүй яг зураг нь өөрөө яг ямар хөө хэмжээтэй байсан юм байгаа юм. Тэгээ вебсайтаа бас оруулахдаа одоо энэ зургаа жижиггээ оруулах уу, дунд зэрэг оруулах уу яг ингэ том хэмжээгээр нь оруулах гэж сонголт байдаг байхгүй 3 сонголт. Тэндээсээ барага яг бод хэмжээгээ томоор нь оруулах гэдгээ сонгож өгөх хэрэгтэй байна. За би чамд харуулъя. Юуныхаа вебсайтаа оруулсныгаа яриад байгаа юм байна үстэй. Тий, вебсайтаа оруулсныгаа энд байгаа. Энэ ахгүй энэ. Ингэж харагдаад байгаа. Энийг л жоохон томруулъя гэж бодоод байгаа. Наа чи нэг юу байдлаар орж ирсэн болохоор тэгж байгаа юм. Лого байдлаар орж ирж байгаа болохоор тэгж байгаа юм. Тэгээ лого нь бол ер нь ингэж итгэхгүй байж байгаа байхгүй юу?
Гэтэ томруулж болох байх л та. Энийг бол яаж өөрчлөх вэ? Энэ блог гэдэг энд байгаа шүү дээ энийг. Наад чи яг тэр нэг дэм рүүгээ орж байгаа л дэмийнхэн тэр customize дотор л өөрчилж ярих байх та. Наач одоо яг юу юм тэр нэр мэрийн байж юу? За. За баярлалаа. За. За баярлалаа.